Орхон их сургууль нь 1992 онд анх үүсгэн байгуулагдсан. 1999 онд анх удаа магадлан идэвхжлэгдсэн. 2005 онд 2 дахь удаага магадлан идэвхжлэгдсэн. 2018 онд 3 дахь удаага магадлан идэвхжлэгдсэн. Аз Номхон далайн ихтэй сургуулиудын холбооны гишүүн боловсрол соёл шинжлэх ухааны яамаар аттестатлагдсан арвин төвхтэй сургууль юм. За Орхон их сургууль маань 1992 онд үүсгэн байгуулагдаад өнөөдрийн байдлаар 33 дахь хичээлийн жилийнхаа нүрийг үзэж байна. За энэ хичээлийн жил манай сургуулиудын хувьд бол өндөр одоо бүтээлийн одоо жил болж өнгөрсөн олон 10 одоо эрдмийн бүтээл сургалтын одоо орчны сайжруулал олон одоо хэрэгтэй одоо ажил хийгдэж байна. За манай сургууль нийт 31 хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээс бакалаврын 19, магистрийн 8, докторийн 4 хөтөлбөрийг хэрэгжүүлж амжилттайгаар хэрэгжүүлж явж байна. Би Орхон их сургуулийн 1-р курсны оюутан. Би одоо эрх зүйч мэргэжлээр сурж байгаа. Энэхүү мэргэжлээр сурахад маш их тусалж байгаа, маш их мэдлэг боловсрол өөртөө байгаа бүхэл зүйлээ биднэртээ зориулж байгаа эрдэмтэн багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе. Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон хасуу сургууль нь сургалтын орчноо илүү сайжруулахын тулд 8304 м2 талбай бүхий хичээлийн байрны өргөтгөлийг 2024-өөс 2025 оны хичээлийн жилд ашиглахад оруулсан. Ингэснээр сурагчдын илүү таатай орчинд амжилттай суралцах орчин нөхцөлийг бүрдүүлсэн билээ. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Орхон хасуу дунд сургуулийн бага ангийн багш Гишгэн Намбарт надан байна. Орхон их сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөөд Орхон хасуу дунд сургуультай ажиллаж байгаадаа баяртай байдаг. За манайх 2025-аас 2026 оны хичээлийн жилд нэг 42 төрлийн дугуйлан секц хичээлж байгаа. Бид нэр хүүхд хөгжүүлэх дугуйлан секцээрээ хүүхдийн бие даах чадвар, мэдээж урлаг спортын авьяасыг илүү нэн хөгжүүлэхийг хичээж байна. За маань сургууль 2015 оноос хойш хэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. За 2017 оноос хойш өнөөдрийн хөтөлбөр тасалбаргүй Кембрижийн олон улсын шалгалтыг суралцагчид маань өгч байгаа. За Кембрижийн олон улсын шалгалтыг өгснөөр суралцагчид маань гадаад хотын ихтэй сургуулиудад хэвтэйгээр машин тустайгаар суралцаж байгаа. За үүнээс гадна суралцагч багш нарын маань хичээл зүтгэл хөтөлбөрийн үр дүнд бид бүхэн 2024-25 онуудад Кембрижийн гэсэн төвшний шалгалтуудаараа Монголын топ оноод авч чадсан маань бидний маш их баяртай үйл явдал болж байна. Манай сургуулийн зүгээс бидний мэргэжил сонгуул дээрээс нь ингээд ирээдүйн зорилгыг аягүй сайн дэмжиж өгдөг. Тэгээд бүх талаас нь ингээд биднэрт орчин бүрдүүлж өгөөд аягүй тухтай орчинд бидрийг сургадаг. Тэгээд бидний төлөө маш их зүйл хийдэгт баярлалаа. Hi, I'm Paul and I'm a Filipino teacher here at Orjon Hasuu School. Currently, we're 16 Filipino teachers here teaching kids English, science, global perspectives, and other subjects. Орхны багчууд цэцэрлэгийн багш нар, Орхон хасуу сургууль, Орхон их сургуулийн нийт багш нартаа багш нарын баярын мэндийг хүргье. Орхны багчууд цэцэрлэг нь бага насны хүүхэд бүрийг судлан тэдний ахиц амжилтыг урамшуулан дэмжиж өөртөө итгэлтэй, эрүүл чирэг, зөв дадал хэвшил, бие даан суралцах хүсэл эрмэлзэлтэй болгон төлөвшөгт нь туслан хөгжүүлсээр байна. За манай хүүхэд энэ 9 сараас эхлээд Орхны багчууд цэцэрлэгт суралцж байгаа. За цэцэрлэгт явснараа одоо өөрийгөө илэрхийлэх илүү хөөрхөн үйлдэлүүд хийж суралцж байгаа. Дээрээс нь багш нар нь миний охинд чин сэтгэлээсээ хандаад одоо өглөө уйлж ордог байсан бол одоо цэцэрлэгтээ багшаагаа хөтлөөд ордог болсон. Манай Орхны багчууд цэцэрлэгийг нь 2016 онд
анх үүсгэн байгуулагдаад одоо энэ хичээлийн жил 10 дахь хичээлийн жилээ эхлүүлж байна. Онцлог давуу тал нь хэм бол хамт олонны эерэг бол дулаан уур амьсгал. За тэгээд ерөнхийдөө манай байгууллагт бас туршлагатай, ахмадтай ийм багш нар байдаг учраас ерөнхийдөө мэдгүй чадахгүй зүйл гарахад бол тусал дэмжээд ингээд явцдаг. За хүүхдүүд маань өглөөнөөс ахвалаа өөр орой таран тартлаа өөрөөрөө хөгжүүлэх үйл ажиллагааг маш их хийж төлөвшдөг. За өглөөнөөс гимнастик ахвалаад өнцгөө хөгжүүлэх ажил тэгээд дуу хөгжим, байгаль нийгмийн ухаан гэж 7 төрлийн хичээлийг нэгэн зэрэг явуулж өөрөөрөө хөгжүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Тэгээд манай цэцэрлэгийн эрүүл чанартай хоол хүнс сэтгэлтэй хариуцлагатай багш нар тэгээд эрүүл аюулгүй тоглог орчин бүрдүүлэн ажиллахыг зорж ажиллаж байна. Манайх бол хүүхдтэй шинэ хичээл сайтай хоолоор байн өөрчлөлтөө манайх жилдээ нэг 80-аас 90 хүүхдэд авч үйлчилдэг. За тэгээд энэ хичээлийн жил бид нар шинжилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. За энэ хүрээнд багш нар маань хөтөлбөрөө судалж, хүүхдүүдээ судалж, за ингээд хөтөлбөрөө амжилттай эхлүүлээд явж байна. Багштай баярлалаа минь төргөө. Багштай номон дээртэй өргөөний эзэн, багштай намуун далай шиг эрдмийн эхэн, багштай намрын уянгад их шин симфон, багштай ардын үрсийн амьдралын хөтөж билээ.